За бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр уйтгар гуниг зовлон бэрхшээлийг арилгах амтай шидтэй үгээр өөртөө засал хийхийн подкастыг хүргэж байна. За яг надад баг зэргийн уйтгар гуниг байсан гэх юм уу. За арилгах гэж бол үзье. Тэгээд маш хүнд өгнүүдийг хэлнэ. За орчлон дэлхий хөг аялгүй авианаас бүтсэн гэдэгтээ одоо маргалдах хүн байхгүй байхаа. Тэгээд дуу аялах хүний сэтгэл зүрхийг яаж хөвлөж яаж ангаадаг билээ. За мөн дээрэс нь одоо маш их шинжлэх ухаанаар ч гэсэн баталж байгаа тий. Зөв үгийг, сайхан үгийг усанд хэлэхэд усны бүтэц яаж өөрчлөгддөг. За дээрэс нь сонгодог хөгжмийг хүүхдэд сонсоход хүүхдийн одоо өсөлт хөгжил IQ-д яаж нөлөөлдгийг баталсан маш олон жишээнүүд байдаг. За энэ удаагийн өгнүүд маань бидний өвөг Монгол хэл болон одоо бидний маш энгийн гэж тооцогддог өгнүүд маань бидний бие сэтгэлд яаж нөлөөлдгийг хамтдаа туршиж үзье. За яг өнөөгийн нийгэмд бол уйтгаргүй, гуниггүй хүн бас их ховор байгаа болов зовлон бэрхшээлийг сэтгэлдээ тэгээд шаналлтай, гансралтай яваа байвал хамтдаа өгийн засал хийж өөрийгөө ангая. За хамгийн ихний хэлэх үг маань аялах уу гэж хэлэхэд таны одоо энэ өрцийн цээжин оронтой холбогдож таны гомдол цөхрлийг тайлах юм шидтэй үг байгаа. Тэгэхээр аялах уу гэдэг үгийг хамтдаа хэлье. За үгээ хэлэхдээ чин угаасаа зүрх сэтгэлээсээ хэлээрэй. За эхний хэлэх үг маань аялах уу. За хэлье. Аялах уу. 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 Дагаад хэлнэ шүү. Аялах уу. Аялах уу. Аялах уу. Аялах уу. Аялах уу. Аялах уу. Хийх одоо гарах зүйлүүд гарч ивэл сайн. Танаас одоо хармуу эрчим гарч байгаа гэсэн үг. За хэлье. Аялах уу. 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 За дараагийн үг маань орчлон. За орчлон гэж хэлэхэд таны цээжин орон зайтай холбогдож таны цээжинд хуримтлагдсан хар муу эрчмийг арилгадаг байх нь. За энд орчлон гэж хэлэхэд таны шаналл одоо зүдрэл, сэтгэл готрал гэдэг зүйлүүд маань танаас арилнаа гэсэн үг. Яагаад тэгэхээр орчлон бүтээхэд бид нар маш цэвэр, ариун, хайрын эрчмээр бүтээгдсэн байдаг. Амьдралын явцад, нийгмийн явцад бид нар орчлонгоос өгсөн тэр их аваа хайрыг одоо сэвтүүлсэн гэх юм уу. Тэгэхээр орчлон гэдэг үгийг хэлэхэд бид нар өөрийн үнэн мөн чанартай ойртдог байх нь. За цээжин орноосоо одоо цээжин орон зайд хоримтлагдсан хар муу эрчмийг ялъя. Орчлон. Амьдрал өгсөн орчлонд талархаж орчлон гэдгийг чин зүрхнийхээ угаас хэлье. Орчлон. 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 Орчлон.
орчлон, 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 орчлон. Маш их тийм багтал, баясал төрж байна. За дараагийн үг маань бялцуухай. За бялцуухай гэдэг үгийг хэлэхэд өвчүү хэсэг бүхэлдээ хамаарагдана. За бялцуухай гэж хэлэхэд үхэл хагцлын сүүдэр хэрвээ танд байвал арилна гэсэн үг. Үхэл хагцлын сүүдэр өвдөлт гунгийг бялцуухай гэдэг үгээр арилгадаг байх нь энэ маш тийм энгийн юм шиг боловч бид нар ямар тийм ариун нандин тэр амьдралын ох үгийг хэлснээр тэр цагаан ирчмээр бид нар харыг дарж сүлж байна гэсэн үг байгаа юм шүү. Тийм хол зүйл биш. За хэлцгээе. Бялцуухай. Танд хэрвээ үхэл хагцал зовлон тохиолдож байсан бол эдгээр зүйлсийг өөрөөсөө тавьж явуулж чөлөөлье. Бялцуухай. 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 Өвчүү цээж орчмоор тань магадгүй өвдөлт мэдрэгдэж болно. Одоо уйлмаар санагдаж болно. Уйлмаар байвал уйлаарай. Өөрийгөө битгий хориорой. За хөгжим. За хөгжим гэдэг үгийг хэлэхэд хотоодны шарх одоо идэгдэг байх нь хотоодны одоо эрчимтэй холбогддог үг байх нэ. Хотоод одоо өвдөх шалтгаан маань бас их гомдолтой ихэд хүнд гомдоход готрахад гуйныхад бол хотоод өвддөг. Тэгэхээр хөгжим гэдэг үгээр хотоод амжлаа. За хотоодондоо төвлөрөөд хөгжим гэдэг үгийг хэлье. Хөгжим, 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 хөгжим. За таны хотод баяссан баха. За далай гэдэг үгийг хэлэхэд таны 5 цул 6 сав эргэтэн гэж ярьдаг шүү дээ. Далай гэж хэлэхэд таны 6 сав эргэтэнд хоримтлагдсан уйтгар, гуйнаглал, харуусал, уй гашуун, зовлон, гансрал арилдаг байх нь. За далай гэдэг маань бидний бие махбод далайгаас үүсэлтэй. Хамгийн анхны нэг эст бол уснаас үүсэж 2 эст за тэгээд олон эст амтан болж хөгжсөн байдаг. Тэгэхээр бидний бие махбод бол далайтай маш их холбоотой. Далайгаас бидний эргэтэн одоо энэ сав эргэтнүүд маань шууд хамааралтай гэсэн. Тэгэхээр далай гэдэг үгийн эрчим маань бидний сав эргэтний эрчимтэй нэг гэсэн утга агуулга байна. За тэгэхээр 6 сав эргэтнээ хайрлаж 6 сав эргэтэндээ хоримтлагдсан уйтгар, гуйнаг, гансрал, уй, гашууг далай гэдэг үгээр ангай. Далай, 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 далай,
За шовуу гэдэг үг хэлцгээе. Шовуу гэж хэлэхэд бидний хүсэл мөрөөдөл асдаг, мартагдсан мөрөөдлөө эргэж сэргээ. Одоо маш их гоё өгнөд байдаг штэ. Мөрөөдлөөр жигүүрлэн гэлтэй. Тэгэхээр шовуу гэж хэлэхэд бидний багадаа боддог, хүсдэг, мөрөөддөг сүнсний маань зориг одоо хүсэл зориг маань сэрдэг байх нэ. За шовуу гэж хэлье. Шовуу. За маш тийм огшилт далж өгөөрэй дэвэд нисмээр дүүлмээр тийм мэдрэмжийг авж гин. За бороо гэдэг үгийг хэлэхэд бидний бороо гэдэг үгээр одоо нухсыг тунгалаг шуулдаг байх нь. Депресс, стрессийг арилгадаг, хар мог дардаг гэсэн үг. Бидний хоримтлагдсан нухсад хоримтлагдсан сөрөг эрчмийг бол тайлдаг үг нь бороо байх нэ. Бороо гэхэд л бид нэр тайвширлыг мэдэрдэг штэ. Өнөр нь шууд өнөртдөг тийм сэтгэл тэнүүн болдог тий. За хэлье бороо. Шаагих За салхи. За салхи гэж хэлэхэд таны хүүсэн дээрээ анхаарлаа хандуулаад хэлээрэй. Хүүсэнд хоримтлагдсан битгэрэл, сансан сэтгэл дэвтдэг байх нь. За салхи. Хэрвээ хин нэг санж битгэрсэн зүйл байвал салхи гэдэг үгээр үргээ. Сэтгэлийн дэвтэй. Салхи. За үнэр гэж хэлэхэд бид нар бас маш тийм нандин үг байх нь л дээ. Үнэр гэдэг үгийн язгуур
одоо мөн чанар юм уу язгуур чанар нь хөхний сүвтэй холбогддог юм байна. Хөхний сүв нь эхийн хайр, эвгээл, инэрл, элбэрлийг өгч байдаг. Үнэр гэж хэлэхэд эхийгээ санах сэтгэл дэвтдэг. Ээж нь хол эсвэл ээжигээ алдсан, ээжигээ санаж битгэрдэг бол үнэр гэдэг үгээр дамжуулан эхийн сүвтэйгээ холбогдоорой. Эхийн сүвгээр дамнуулж та эхийн хайрыг, ээжийн эвгээлийг ахин хүртгэнэ. Сасан сэтгэлээ дэвтээх нь. За хэлээ. Үнэр, 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 үнэр. За энэ дээр сонирхолж хэлэхэд тухайн хүний 7 хүртэн жигт нар зөв тойрч жигт зөв эргэлттэй байвал тухайн хүнээс сүүний үнэр үнэртдэг. Аль нэг хүртний гацаа ч юм уу буруу эргэлттэй хам бол арай өөр үнэрүүд үнэртдэг. Бид нар нөө сүү шиг сэтгэлтэй, сүү шиг цагаан гэд тэгдэг штэ. Тэр маань бидний хүрд жигт одоо энергийн хүрдүүд маань жигт одоо ариун цэвэр ариун байгаагийн илэрлэл нь үнрээр илэрдэг. Тэгээд хиний үнэр дамгаалж байна, тэр хүний аавра хүчтэй байна, тэр хүний одоо жоохон эзэрхийлэлтэй байж гэх юм уу тий одоо тухайн орон зайг эзэмдэж чадаж байна гэсэн санаа бас байдаг. Тэгэхээр үнэр гэдэг бол бас их хинбэ гэдгийг нь хүнийг бол хэлж өгдөг ийм өвдөстэй зүйл байгаа. Тэгээд хүний үнэртэй яваарэ. Хүний үнэргүй юм бэ гэж тэгдэг штэ бидний одоо өвгдийн ухаанаар. Тэгэхээр хүний үнэр гэдэг бол энэ сүүний үнэрийг хэлж байгаа гэж би ойлгож байгаа. Сүүний үнэртэй, сүү шиг үнэртэй байгаарэ гэд энэхүү уйтгар гунгийг үргэж мөрөөдлийг асаах энэхүү подкастаа инхүү өндөрлөж байна. Дараагийн подкастаар илүү эрэмгий дайчин хүчтэй үгсээр засал хийнэ өөртөө. За тэгээд сонирхсан зүйл байвал комент хэсэгт бичээрэй. За баярлалаа.